Цаана хүүхдүүдээ Монголын үндэсний хүүхдийн кино академийн Бүтээлч хүүхд нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарт Монголын хүүхдийн урлан бүтээгдэхүүний уран хатгамлын багш Ганц Цэцэг багш маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу багшаа? Сайн байна уу? Тэгэхээр өнөөдөр хоёулаа хүүхдүүдтэй яг юуны талаар заах вүлээ? Өнөөдрийн хичээл маань соёлын бит бус өв болох зүү арга хатгамлыг хэрхэн яаж оёх талаар зааж өгнө. Зүү арга хатгамлыг яг хэдээс хэдэн насны хүүхдүүд суралцах ёстой вэ? За миний өөрийн туршлагаас үзэхэд бол 11 наснаас сурвал илүү хурдан сурах, тэгээд илүү нэг сонирхолтой байх нас нь юм уу гэж бодоод байгаа. Тэгээд нэг хүүхдийн урлан бүтээгдэхүүнийхаа хүүхдүүдийг сонгож авахдаа 11 наснаас дээш хүүхдүүдийг сонгож авч байгаа. Тэгэхээр анхан шатны энэ хичээлийг суралцахад хүүхдүүдэд маань яг ямар материал хэрэгтэй вэ? За эхний ээлжинд бол ийм том материал бол хэрэггүй. Ийм жижигэн гэртээ гарын доорх ямар ч материал хийж болно. Ийм эхний ээлжинд бол ийм алаг ирийн биш цулгаа байвал их зүгээр байдаг. Тэгээд цулгаа дээрээ ийм жижигэн дөрвөлжин ингээд гадна тал дээр нь ард тал дээр нь нөгөө нэг ийм цавуутай наалт наагаад ингээд нэгсэндээ энийг бэхжүүлж биетэй болгож ийн гэсэн үг. За ингэж жагаад эхний ээлжинд бол ингээд шулуун шугам зураад тэрэн дээрээ нөгөө зүү орох хатгамлаа эхний ээлжинд тэгшгэн оёс сурах хэрэгтэй. Энийг оёс сурцсан байхад бол хэлбэр дүрсхээ бүх төрлийн хатгамлыг оёх боломжтой байдаг. За эхний ээлжинд материал маань нэг ийм дөрвөлжин жижигэн материал сонгож аваад тэгээд ийм шулуун шугам ингээд хар тусан балаар зурвал их зүгээр. Цэнхэр балаар зурхаар ингээд жоохон материал руу уусах маягтай байдаг. Тийм. За тэгээд иймэрхүү хэмжээний ямар ч хамаагүй утас аваад эхний ээлжинд бол хээ оёх гэж байгаа биш учраас утасны сонголт заавал байх шаардлагагүй. Ямар ч хамаагүй утсаар гэхдээ болж өгвөл торгон утас байвал их зүгээр хэдэн шүү те. Тэгээд зүүнний хувьд бол ингээд сүүгч нь ийм маш нарийн ийм бөмбөр биш. Хатгамлын зүү маань ийм шутан шулуун байдаг. Тэр бас онцлогтой. Тийм зүү байдаг. Маш нарийн зүү байдаг. Нөгөө өөрөө ойдол маань нөгөө 1 мм-ийн зайтай ойдог учраас зүү маань бас их нарийнхан жижиг байх хэрэгтэй. За хоёул эхэлгөө. За эхлээд багшийнхаа ойж байгааг харчих те. Тэгээд дараад нь оёороо за юм нэг. За тийм. Анхааралтай маш сайн хараарай за. За эхлээд оёхдоо за анхааруулах юмыг багш нь эхлээд хэлээд үгүй заа. За. Хүүхдүүд болохоор зэрэг нөгөө зарим хүүхдүүд нөгөө ойдолч маш олон төрөлөйдөг болохоор янз янзын аргаар ингээд нөгөө материалаа бариад идэг. Тэгэхээр хүүхдүүд зарим нь ингэждэг, зарим нь нэг ингээд буруу барьждаг. Яг ингээд шулуун шугамынхаа дагуу оёхын тулд материалаа баруун гартаа гараар юу гэдэг чинь нэг солгоо биш хүүхдүүд гэж нэг энгийн жирийн хүүхдүүд маань баруун гартаа зүгээ барихтаа заавал ингээд ийм сүүгчтэй нь хамт барих хэрэгтэй. Ингээд барьчих юм бол нөгөө утас маань мултрна. Тэгэхээр сүүгчтэй нь бариад зүүнний үзүүр маань доошоо чиглэлтэй байх хэрэгтэй. За хоёлаа эхлэе тий. За минийхүү эхлээд наашаа эхлэе сайн харчих заа юу. Тэгээд дараад нь эхлэе заа. За оёхдоо нэг зүү орох ойдлоо оёхдоо 5 үйлдэл хийдэг. За эхний үйлдэл нь болохоор ингээд зүгээ барьчаад дээр шулуун шугамынхаа дээд талд нь дээрээс нь ихт доошоо налуу биш шүү дээ тий. Ихт доошоо хатгаад Хэрээс хүүхдүүд маань налуу биш ихт доошоо хатахыг бас анхаарах хэрэгтэй. Тий. За ингээд яаж нэхэр зүү орох хатгамал маань материалынхаа дээр доор 2 утас гарч ирж байна тийм байгаас нэг зүгтээ 2 утсаар оёдож байна тий. Тийм ээ. Доороос нь хатгаж гаргаж ирэхдээ бас доороос нь ихт дээш хатгаж өг. Тэгээд 1 мм-ийн зайд доороос нь хагас гаргаж ирээд энэ дээдлийнхаа сул утас шүү дээ. Энийгээ цагийн зүүнний дагуу нэг бүтэн орооно. За ингээ ороохдоо нөгөө энийг барих ёстой шүү дээ. Тэхийн тулд энэ зүүн гарынхаа эрхийн уруугаар зүүнд нь тултал ингээд чимгэж өгнө гэсэн. Маш сайн чимгэж өгнө. Та анх эхлэхдээ яг 5 ширхэг үйлдэл байдаг гэж хэлсэн. Яг ингээ эрхийн уруугаараа дарах бол хэддэг үйлдэл вэ? 3 дахь үйлдэл. За маш сайн байна. Аюул сайн анхаарсан байна. За би тэгвэл дараагийнхаа үйлдэлийг 1 2 3 гэд багш нь хэлье. За
За сургуулж авлаа. За сургуулж авахдаа бас анхаарах юм хүүхдүүд нөгөө нэг ингээд сургуулж гаргачих чи ингээд татаад идэг шүү. Энэ бас их аюултай. Тэр бас нүний нүд амаа хатгах. Тийм. Тэгэхээр сургуулж авангуудаа үзүүрийн доош нь харуулад ингэж үзүүрийн доош хагаад тэгээд сургуулж авах нь шүү. За тэгээд дээдлийнх нь нөгөө анхныгаа хатгсан нөхрөөгөө хатгачихна. За одоо энд нэг жижигхэн гогцоо гарч ирж байна тийм үү? Энийг нөгөө нэг зүү орох гэдэг байгаа. Үйлдэлээ нэг дистралаар нь хэлээ за. За доороос нь ихт дээш нь хатгалаа. Нэгт үйлдэл, хоёр дахь үйлдэл зөөгөө нэг бүтэн цагийн зүүнний дагуу нэг бүтэн ороолоо. Хоёр дахь үйлдэл, гурав дахь үйлдэл нь чимхлээ, нөгөө ороосон уцаа чимхлээ. Сургуулж авлаа. Дөрөв дахь үйлдэл, тав дахь үйлдэл нь дээд талынхаа гогцоо руу яг гогцооных нь рүү хатгана. Гол руу нь хатгана гэсэн үг. За ерөөсөө ийм давтамжтайгаар л явна гэсэн үг. За зүгөө яаж барина гэлээ минь. Ингээд. Зүг энэ ингээд доошоо хараад гэсэн тий. За гараа яаж барина гэлээ. Зүг. За дээрэс нь нэгц доошоо хатгана. Ингээд ерөнхийдөө бол ширээ мөрөн дээр тавих шаардлагагүй. Ингээд өөрөө барьчих. За. Дээрэс нь доош нь. За сүүгчтэй татна гэсэн шүү дээ багш нь тий. Тий. Энийгээ зүүнийхээ үзүүрийг доош нь харуулад за ингээд 3 өндгөрөө барь ингэж барь. Тэгэхгүй болохоор чи нэг айгу бийгүү бариад эвгүй бариад байна. За эндээ нөгөө нэг тодорхой татаад гараад. Тий. Урдаа нөгөө нэг орох уцаа үлдэн шүү дээ тий. За доороос нь ихц. Энийгээ бариар юм нэг. Өөзөө. За доороос нь ихц хатгах шүү дээ. Өөзөө. Одоо чиний барилт яг зүг байгаа байхгүй юу? 1 мм-ийн зайд доороос нь хатгаж өгнө. Саяны гаргаснаас. Яг шолон шугамын дагуу. За зүг хаас гаргаж ирээрээ. За нэг бүтэн орно. Тэ? Одоо энийгээ ингэ цагийн зүүнний дагуу нэг бүтэн орно. Нэг л бүтэн орно шүү. За тэгээд ороочоод минийг 2 ороочлаа. Нэг л орно. За юу. Нэг ороогоод за тэгээ яах вэ? Чимхэн нөө 4 3 дахь үйлдэл нь тий. Сайн чимхэн шүү. Чимхэхгүй бол надад гогцоо нь алдагдчихдаг байхгүй юу? За тэгээд сургуулж авлаа. Сургуулж аваарай. Сургуулж аваад үзүүрийн доош нь харуулаа. Сүүгчтэй нь бариад доош нь. Өөзөө. За дот. За. Энэ нөгөө маш нарийн ойдол учраас ялангуяа нөгөө нэг зүү утас барьж үзээгүй хүмүүс бол сурахад бол маш хүндрэлтэй байдаг. Би ерөөсөө өмнө юм ойж үзээгүй зүү утасч бараг барьж үзээгүй юу тийм үү. За тэгээд тийм. За одоо ингээд энэ нөхрийг хатгах чи дээдлийнхаа цэг рүү хатгах шүү миний хөө. Биш юу? Биш ээ. Энэ дээд тал руу. Жаахан ингээд нөгөө нэг анхныхаа нөгөө цэг вэ штэ. Зүг. За энэ зүг. Тийм. За зүг тэгээд доош нь. Энийг барьсан ч ихтэй барьна штэ. Тэ энэ зүгээ. За. Гогцоогоо юу? Гогцоогоо алдахгүй. Маш мундаг. За одоо ингээд миний охин гогцоо нь гараад ирлээ штэ тий. За. За дан зуурах хоёдл маань бол ингээд ерөнхийдөө ингээд цааш нь үргэлжлээл давтаал яваад байна гэсэн үг. За багш нь анхааруулах юм нэг хэдий хэлээд өгье тий. За нөгөө хүүхдүүд маань нөгөө зүү ороож явах явцдаа одоо ингээд нөгөө шаглаа утас маань үзүүр нь одоо ингээд сэмрээд ирж байна тийм үү. Тэгэхээр ингээд нөгөө орооцолдох маягтай байдаг. Энэ үед нь яах вэ гэхээр хүүхдүүд маань одоо энэ суларсан утсыг ингээд утас тастагчаар хальчлаад ингээд авчна гэсэн үг. За өнөөдөр миний багшийн заах хичээл маань бол өнөөдөр ингээд дуусж байна. Тэгээд бас нэг юм тайлбарлаад хэлэхэд дан зүү орохыг оёос сурцсан байхад бол бүх төрлийн бүтээл хийх боломжтой байдаг. За одоо жишээлбэл багшийн урд байгаа энэ бол хөөргөний дайлан гэсэн үг. Энэ хөөргөний дайл одоо миний сүүлийн хийж байгаа бүтээл маань
За энэ хөөргөний дайланг болохоор зэрэг дан утсаар энэ арга 3 өнгийн дагнаас уусгаж ойсон байна тийм үү? Тийм байна. За тэгэхээр одоо дан зүү аргыг ойцсон тохиолдолд янз бүрийн хээ дүрс те янз бүрийн одоо амтан юу ч ойж болно гэсэн үг. Тийм. За жишээлбэл энд ийм хээ дүрс байна. Энэ амтан хийхэд бол эхлээд энэ бол шууд ингээд оёод дүрсийг гараад оёно гэж байхгүй шүү дээ. Эхлээд бол ингээд харандаагаар ингээд зурдаг байх тий. За маш зөв. За эхлээд одоо жишээлбэл энэ хавтгыг ойход ямар үйл хийх үү гэхээр нөгөө материалаа сонгоно. Материалаа сонгоод загвараа гаргана, эскизээ гаргана гэсэн үг тийм үү? Ямар загвартай хавтга хийх гэж байгаа юм тий эскизээ гаргана. Дараад нь зураг буулгана гэсэн үг. Зураг буулгахдаа одоо дээр үед бид нар олвол нөгөө нэг юу цаалбартай зурган дээр одоо нөгөө пудр юм уу тий нарийн ширхтэй одоо гурил юу гэдгийг тий тэрүүгээр ингэж одоо цаалбарлаж иж нөгөө юу дүрсээ гаргадаг байсан бол одоо орчин үед бол нөгөө нэг хортой цаас гэж мэдгүй чи буулгадаг. Тийм мэднэ. Буулгадаг. Тэр цаасаар одоо хөвчлэн багш нь тэрийгэ хийж байгаа. Багш нь бол 2005 оноос хойш одоо яг тасралтгүй яг энэ одоо бүтээлээр дагнж ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээд маш олон шавьтай 500-600 гад шавьтай байхгүй юу. Насан турсан хөөхөдгээд за тэр одоо шавнараас маань нэг шав маань бол одоо юм одоо хээг юу зүгээр одоо юу гэдэг хордуулахгүйгээр одоо энэ дээр буулгах материалын дээр буулгах тийм цаалбар бэлтгэсэн байна лээ. Тэрийг тийм тэр бол маш одоо нэгсэндээ бид нар энэ зураг зурхад одоо маш их хугацаа зарцуулдаг. Тэ нэг бүрчлэн одоо детальчилж одоо энэ хийг буулгахын тулд одоо хэмжээг нь зай тэ хаана нь яаж явах уу гэд энэ буулгах уу гэдгийг гаргадаг байсан бол одоо тэр шавийн маань хийсэн одоо цаалбарын ачаар гэх юм уу тэ тэрүүгээр одоо шууд материалын дээрээ тавиал буулгах бүрэн боломжтой болсон. Одоо нэгсэндээ бидний ажлыг хөнгөвчилж байна гэсэн тийм байгаа. Хавар болоод ер нь бол ингээ хүмүүсийн тархлаа мууддаг. Тийм учраас та ингээд тархлаагаа сайн дэмжээрэй. Тэгээд одоо энэ коронавирус гээд энэ өвчин гарсан байх үед бас өөрийгөө сайн хамгаалаарай гэдэг үднээс таныг Kagome-гийн зүйлсээр дайлж байна. За баярлалаа. За нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан одоо танаа хамт олон болон чамд одоо маш их амжилт хүсье. Тэгээ сонирхож байвал багш нарыг ирж суралцаарай за. За баярлалаа. Өнөөдрийн дугаард цаг заваа зарцуулан бидэнд тийм сонирхолтой хичээл зааж өгсөн багштай баярлалаа. За ингээд энэ хичээл маань бас Монголын үндэсний хүүхдийн кино академийн пэйж болон Монголын хүүхдийн урлан бүтээгдэхүүн пэйж дээр давхар тавигдсан байгаа учраас хүүхдүүд та нар дахин хүж үзэх бас боломжтой шүү. За ингээд дараа дахин уулзтлаа. Түр баяртай. Амьд байгалийн амчин удаг ногоо жимс Kagome